Улаанбаатар хотны Говьлтай аймгийн Дарив сумын нутгийн зөвлөлөөс даривчуудаараа бахархын уулзалт барилдааныг зохион байгууллаа. Уг барилдаанд аймаг сумын цолтой бүхийн барилдаан 10-аас доош насны хүүхдийн барилдааныг зохион байгуулан явууллаа. Уулзалтанд зориулсан барилдаан төрүүлсэндээ их баяртай байна. Ах нар найзуудтайгаа харгуй сайхан барилдаж төрүүллээ. 2013 онд анхудаа манай хотод байгаа залуучууд нийлж зохион байгуулж ирсэн. За тэр барилдаанд миний бие бол өөрөө төрүүлж байлаа. Тэгээд 10 жилийн дараа дахин нутгийн нэрмжт барилдаанд урамтай сайхан дүүнэртэйгээ барилдаж үзүүлсэндээ миний хувьд бол баяртай байна. Ингээд сайхан барилдаан зохиож байна. Ингээд залуу үеэ дэмжиж гоё барилдаан зохиосон. Тэгээд баярлж байгаа. Нутгийн ах тунлаа. Сайхан л барилдлаа. Тэгээд ингээд нийт даривчуултаа ингээд сайн сайхан хүсье өрөөё. Барилдаанд цолтой цолгүй нийт 40 гаруй бүх барилдсан бөгөөд бүгчүүдийн бэлтгэл сургуульд сайн байна гэдгийг хэлж байлаа. Одоо яг нэг өвлийн цагт яг нэг бүгчүүдийн бэлтгэл сургууль чигдэрсэн, яг бүх юм ингээд нэг чигдэрсэн тийм байгаа болохоор бүх манай бүгчүүд маань их сайхан зохион байгуулалтаа бүгд шиг сайхан оролцлоо. Бүгчүүдийн бэлтгэл сургуулийг сайхан байна. Би өөрөө 2 хүүтэйгээ ирсэн. 10-аас доош насны 2 хүүхэд бандыгаа авчираад нэг нь 2 дугаар байр, нэг нь 4 дугаар байр эзэллээ. Өөрөө бас сайхан эндээ барилдаад бүгчүүдтэйгээ сайхан барилдаж дөрөвт үлдлээ, шүгэн дөрөвт үлдлээ. Сайхан байна. Энэ үеэр сумын зан нанзад орчдоо ангийн нөхдөс нь хүндэтгэл үзүүллээ. Мөн хотод суугаа даривчуудад маань нэгэн өдөр нутгийн хүчтнүүдээр бахархан нутгийнхаа бүгчүүдийн барилдааныг үзэж хэний удам судраас ямар сайн бүх залган төрж байгааг харан нутгийн сонь сайхнуудыг хуучлан суусан юм а. Манай онгон нутаг Говьлтай аймгийн Дарив сумын ас тодорхой тооны улсууд ирээд энэ Улаанбаатар хотод амьдарч байгаа нутгийн улсуудаа нийлж өөрийн сумын харьяаны одоо бүгчүүдийн барилдаан 1, 2, 3 насаар одоо явуулж их сайхан тэмцээн уралдаан зохион байгууллаа. Нутгийн олон ах дүү нартай уулзаж их сайхан байлаа. Уг арга хэмжээг жил бүр уламжлалт болгонд цаашид зохион байгуулахар болсон бөгөөд энэ жил уг арга хэмжээнд нийт хот хөдөөгийн 200 гаруй төлөөлөл оролцлоо.